өвдөө гэдэг ийм өрөөтэй ирсэн 3 хөгшин 2 шид хонлоо 3 өдөр зогслоо мяарч. Энэ залуучууд бол залуу насны аагаараа энэ тэмцлийг хийж байгаа залуучуудаараа бахархаж байна. Үнэхээр бахархаж байна. Тэгэхээр 3,000 уурхай ажиллаж байгаа. 300 уурхай нүүрсний уурхай. Яагаад Монголын ард түмэн ганцхан уурхайг авч болдгоо юм бэ? Энэ ард түмэндээ ганцхан уурхай өгчөж болохгүй юу? Энэ эвэр хүчтэй төр засаг. Эрдэнэс 5 толгой өгч болохгүй. Эрдэнэс 5 толгой гэдэг чинь 5 толгойн ордын 3 хуваасны нэг штэ. Гэхдээ ганц ордын 3 хуваасны нэгийг ард түмэндээ өгч болохгүй юу? Ард түмэндээ хувьцаа олгоо өгч болохгүй юу? 5 толгой 15 тэрбум ширхэг хувьцаатай 3 сая хүнд хуваавал хүн бүхэн 5,000 орчим хувьцаа ирнэ. Нэг хувьцааг $20 бодох юм бол $100,000 гэсэн үг. Хүн бүхэнд 340 сая орчим төгрөгийн үн бүхий өмчтөг хэрхэн хувьцаа авч болно бид нар. Ямар агуу баян ард түмэн бэ? Эдгээр 20 жил тулгаасан. 20 жил тулгаалахдаа 5 толгоогоос 200 сая тонны гаргасан. Цаана нь 4 тэрбум 900 тонн коксч нүүрс байгаа. Буурлын буюу Монголын бузар бүхнийг шатаах гэж штэ. Харж ийн нүүрс минь шатах болтгоо байхгүй юу? Тэг биз дээ. За 5 толгойд гарсан алдагдлыг 44 их найд гэдэг. 44 биш. 122 их найд. 122 их найд. Тор чанд гişүүний зарлсан хулгайд алдсан нүг. Төмөр замын алдагдал, гэрээ толборлагчийн хохирол, завхлан сайдын зарлсан тээврийн алдагдал, аптек гэрээний алдагдал, машинаар зөөсөн, вагоноор зөөсөн хоёрын хооронд алдагдал, Чалко компани зөрүүд алдсан нүүрс, дэлхийн зах зээлийн үнийн зөрүү гэдэг ийм хар 36 тэрбум. Энэ бол сүүлийн 10 хоног хэвлэл мэдээллийн байгууллага өдрийн сонин дарж ханд гişүүн одоо элийн бол гişүүн гамбод гişүүн гээд маш олон гişүүдийн ярьсан их сурвалж дээрээс гаргаж авсан тоон ийм байна. Нэгтгэхэд үзэх юм бол. За ийм байна. Тэгэхээр ард түмэн аавн гэхгүй төр засаг өгөл гэхгүй. Ойлгосноо? 3,000 орд байна. 300 орд нь нүүрсний орд байна. Ганцхан ордынхоо 3/1-ийг ард түмэн авч болдгоо юм уу? Болох уу? Бодно штэ. Тийм учраас энд бид 3 хөгшин энд 2 хонлоо. 3 өдөр боллоо. Залуучуудаа ийм байгаа шүү гэдгийг хэлж байгаа. Бидний төсөл аав. Бид нар гэвгээд өнөөдөр энэ 5 толгойн ордыг ард түмэндээ өгье гэж ярьж байгаа биш байхгүй юу? 2018 онд бид нар 5 толгойн төрийн мэдлийн хувьцааг иргэн дөмжлүүлээ гэдэг ийм хуулийн төсөл бичээд хууль санаачлагчид өргөн барих гээд хэн ч аваагүй. 20 онд ганц Батцамдан гишүүн авсан 20 оны сонгуулиар 5 толгойн ордыг ард түмэндээ өгье гэж ярьсан сонгуулийн шуугинд дарагдаад өнгөрсөн. Одоо залуучуудад энэ хуулийн төслийг өгсөн. Цогтой маань энэ хуулийн төслийг авсан. Өчигдөр чаддсан бол та нар 5 толгойн ордоо ард түмэндээ өгчих гэж лайв хийсэн. Залуучууд маань энэ бидний энэ зүтгэлийг цааш нь ажид болгоод аваад яваасаа гэж залуучуудаа амжилт хүсье. Тэгэхээр манай энэ залуучууд өшөө бас нэг урайтай болоосоо. 5 толгойн ордыг ард түмэнд өг. Ард түмэнд өг. Ард түмэнд өг гэдэг ингэж. За дахиад тэгвэл 5 толгойн ордыг ард түмэнд өг. Ард түмэнд өг. Ард түмэнд өг. Ийм цоо шин урайтай болоосоо гэж хүсэж байна. Залуучуудаа амжилт хүсье. Баярлалаа. За нэг асуудал хэрэгтэн. 122 тэрбум. Нэг асуудал хэрэгтэн. Өнөөдөр их 80 юм байна. хариуцлах түмнээс хариуцлахгүй төрөөр бид нар харж штэ. Харж байна. Тэгэхээр өнөөдөр хариуцлагын асуудыг ирсэн энэ цагаан залуучууд тэмцээглүүлж байгаад би өнөөдөр баярлж байна. Бид нэрнээс нэг юм харах хэрэгтэй. Зөвхөн залуучууд тэмцээд өнгөрөх цаа нэг асуудал. Бид нар ард түмэн өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй байхгүй. Энэ альбаа арай хүн байгуулсан зээсэн шунал байдээ. Эзэнгүү одоо миний урталтаар ийм мөнгө тааргал юм бол би аваад явчихна. Чи байгуулсан шунал байхгүй. Тэр үнтэй адилхан
Энэ эзэнгүй нүүрстэй чинь заа энэ хүмүүс хулгайлаад байгаа. Энэ хүмүүсийн буруу ш. Эзэн юм чинь бүгд хулгайлдаг учраас бид нар өөрсдөө хариуцлагатай болцгоё. Хариуцлагатай болох хамгийн их алхам энэ 5 толгой нүүрсний эзэн болцгоё нөхдүүдээ. 5 толгойгоо ард түмэн авах ёстой. За. Ах нарын санаа бол маш зөв байна. Ард түмэн байгалийн баялагт эзэн байх ёстой. Энэ маш зөв. Энэ бол зөв санаа шүү. Яагаад төрийн хувьцат компани дандаа алдагдaltaй ажилдгийг. Энэ бол тод шүү байхгүй юу? Тийм ээ. Төрийн компани гэхээр л их л том стратегийн тийм том компаниуд байгаад идэг. Яар том нэг хэдэн хувьцааг нөгцсөн. Тэгсээр хизээ нэг тэр нэг ноогд ашигт хэдэн хувийг хувьцааны хэдэн хувийг хүртэхүүлгээд ард түмэн нүдэн ширэгдэл харж идэг. Жилийн жилд энэ төрийн хувьцат компани дандаа алдагдaltaй гарч идэг. За энийг би юу гэж хэлэх гээд байна гэхээр төрийн хувьцат компани алдагдaltaй гарахын нэг давуу тал нь эдгэрч өөртөө хулгай хийж идэв байгаа байхгүй юу? Яг үнэ. Ах нарын хэлдэг санаа зөв. 5 толгойд ард түмний үуч байх хэрэгтэй. Би энэ дэр бас саналыг өгдөө. Ард түмний үуч байх хэрэгтэй. Одоо дараагийн алхам дээр наадах бид нар барь зогсно ахаа. Барь зогсно. Энэд лөө бийж бас тэмцэнэ. Энэ бол мас. Яагаад ард түмэнд өгөх сонирхол байхгүй? Жил болгон төрийн хувьцат компани алдагдaltaй ажилласаар байхад ард түмэнд өгөх сонирхол байхгүй байна гэдэг чинь ойлгомжийн асуудал байхгүй. Ерөөсөө хулгай байгаа шинж. Хулгай байгаа шинж. Идээд энэ уугаад цадахгүй байна. Ёроол нь цоорч. Тэ. Одоо нэг ховдог хүн чинь энэ одоодон сунж гэж ярьдаг штэ. Яг тэр үе шиг болчих. За одоо нэг тай байхгүй. За сая нөгөө нэг манай энд одоо хамт одоо сууж байгаа залууг энэ хойно явж исэн чинь нэг хүн дуудаад 200 мянган төгрөг өгье жоохон өмнө самун үүсгэж чадах уу? За байж байгаа. Тэгээд 100 мянган төгрөг өгье. Эсвэл 100 мянган төгрөгөө жагсаалт ингээд оролцоо бид нүдтэй хамт жагсаж болох уу гэд санал тавьсан гэж байна. За тэгээд энд байгаа хинт ч тийм санал хийж магадгүй. Тийм учраас сая хөөгд гүйцэнгүү гинэ. Танад хэрвээ тийм санал ирэх юм бол зүгээр хүлээж аваад мөнгөө аваад чимээгүй байж байгаа зургийг дарж яг үнэ. хөөж гүгээд их юм бол та нарын амь насанд чинь аюултай гүйцгүйгээс ахуулаад зөндөө юм байгаа. Тийм учраас юмд жоохон хэрсэн ухаад мөнгөний авч агаад зургийг дараад тэгэнгүүтээ цагдаагийн гал өгч болно. Өгсөн мөнгөний нэм зурсан даргамааны